Сайн бацхан үзэгчдээ Ундрахаан телевизээс зэрэглэн бэлтгэдэг өнөөдрийн зочин нэвтрүүлэг маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн эрхэм хүндтэй зочдоор Хинтээ аймагын Бор Ундар сумдах Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Амар Жаргал. За мөн одоо манай студид дараагийн зочноор Хинтээ аймгийн Бор Ундар сумдах Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын хууль цаазын зөвлөх Баярмаа нар маань мэдээлэл хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. За ингээд манай Бор Ундрын одоо Сум дундах прокурорын газар маань сайхан жишг тогтоогоод орон нутгийнхаа одоо иргэдэд мэдээллийг хангах хүтнээс их нээлттэй сайхан ажилдаг ийм үлгэр жишээ бас хамт олон төдийлөн одоо сумдуудаас ирж бас мэдээлэл өгье, ард иргэдээ соён гэгэрүүлье, одоо зөрчлийн хэрэг нь ийм байна, тэ хүүхдийн хэрэг нь иймэр гэсэн ийм тодорхой мэдээлэл өгдөг тэр болгон бас байгууллага байдгүй. Ингээд танай хамт олонд юунд дуранд бас орон нутгийнхаа хэвлэл мэдээлэлтэй хамтарч мэдээллийг ил тод нээлттэй өгдөгт нас баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. За та бүхэнд бас баярлалаа. За ингээд эхний асуултаа би одоо прокурор Баярмаа прокуророос асуухад бэлэн болсон байна. За Бор Ундар сумдах Сум дундын прокурорын одоо 2022 онд те зөрчлийн хэдэн гомдол мэдээлэл дээр хэрхэн хяналт тавьж ажилласан бэ те энэ талаар мэдээлэл та өгөхгүй юу? За ер нь тэгээ зөрчлийн хэрэг гэдгийг бол хүн болгон бол мэдж байгаа. Тэгээ энэ дээр мэдээж одоо хариуцлага тооцоолдог ийм механизм бол байгаа. Тэгээ тэр болгон бас зөрчлийн хэрэгд юу орох вэ, юу орохгүй гэдэг бас иргэд маань бас төдийлөн сайн бас мэддэггүйгээс олж иймэрхүү алдаа бас гаргадаг юм шиг бас харагдаад байгаа. Тэгэхээр та мэдээлэл өгөхгүй юу? За манай Бор Ундар Сум дундын прокурорын газраас 2022 оны эхний 6 сарын байдлаар бол нийт 341 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан байгаа. За энэ 341 гомдол мэдээллээс бол 244 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллага бол хялбаршуулсан журмаар шийдвэрлсэн. За хүмүүс 75 хэрэг зөрчлийн хэрэг нээж одоо шүүх рүү шийтгэл оногдуулахаар ингэж шийдвэрлсэн байгаа. Нийт одоо 75 гомдол мэдээлэл зөрчлийн хэрэг нээж шалгасан. Үүнээс 61 хэргийг бол шүүхэр шийтгэл оногдуулахаар ингэж шийдвэрлсэн байна. За энэ одоо 61 гэмт хэргийн одоо ямар төрлийн зөрчлийн хэрэгүүд одоо голлон зохилж байна вэ гэхээр зөрчлийн тухай хуулийн 14 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан тээврийн эрс жолоодох ирэхгүй этгээд одоо согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрс жолоодсон ийм одоо зөрчил тухайн одоо зөрчлийн хэргийн 34.4%-ийг эзэлж байна. Нийт 21 хэрэг. За дараа нь бол зөрчлийн тухай хуулийн 5-ын одоо 2 дугаар зүйлийн 1-д заасан танхаарах энэ нь бол олон нийтийн газарт буюу орон байранд танхаарах ийм зөрчил бол бас 24%-ийг нь эзэлж байна. За мөн одоо 3 дахь одоо зөрчлийн хэрэг бол зөрчлийн тухай хуулийн 5-ын 4-р зүйлийн 4-1 дэх хэсэг заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг одоо зодсон гэдэг. Энэ 3 төрлийн зөрчил бол нийт зөрчлийн хэргийн 80%-ийг ингэж эзэлж байна. За үүнээс бол энэ 3 төрлөөс одоо бусад төрлийн зөрчлүүд тэгэхээр яг энэ 80 одоо хувийг эзэлж байгаа энэ 3 төрлийн зөрчил бол одоо дийлэх хинэн Бор Ундар сумд үлдэгдэж байна гэж үзсэн. Зөрчлийн хэрэг үлдэх гол одоо шалтгаан нөхцөл бол ерөөсөө согтууруулах ундааны зүйл маш их хэрэгжилж байна. Тэгээс согтууруулах ундааны зүйл хэрэглээд одоо өөрийн гэртээ орон байранда ингэж агсан согтуу тавьдаг. Энэ одоо зөрчил заахчанд мөн тээврийн эрсэл жолоодох ирэхгүй этгээд одоо согтууруулах ундааны зүйл хэрэгжилж байгаа. Энэ одоо зөрчил ерөөсөө бас буурахгүй байна. За ялангуяа хөдөө сумдын иргэд бол мотоциклийн жолооны одоо ирэх авдаггүй ерөөсөө жолоодох хэргийн өмнөлөхгүй тэгээд согтуугаар тээврийн эрсэл жолоодож байгаа ийм одоо зөрчлүүд байна. Гол гарч байгаа шалтгаан бол согтууруулах. За мөн одоо иргэдийн ухамсар, хуулийн мэдлэг бас их тутамг байгаатай холбоотой байна гэж ингэж бас дүгнэж байгаа. Тэгэхээр хууль сурталчлах гэдэг юм уу те тасан зогсоох гэдэг юм уу соён гэгэрүүлэх үйл ажиллагааг та бүхэн одоо хариуцсан сумдуудаа яаж хамтран зохион байгуулж байгаа вэ? Манай прокурорын байгууллагын нэг чиг үүрэг бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бол зохион байгуулж явуулдаг. Бид нар бол энэ одоо зөрчлийн хэрэг дээр дүгнэлтийг хийгээд Бор Ундар уулын байжуулах үйлдвэртэй энэ онд бол
гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгууллаа. За энэ дээр бол энэ зөрчлийн тухай хуулийн 5-4-4-1 хэсэг заасан гэр бүлийн хамаарал бүхий харьцагтуудыг зодсон, за мөн 5-2-ын 1-1 заасан танхаарах гэр бүлдээ хэрүүл маргаан ус ийм төрлийн зөрчлүүд бас нэлээд байгаад дүнэлт хийгээд одоо улсын ажил хөдөлтөд хамтран сургалтуудыг зохион байгуулж байна. За гэмтрээс урьдчилан сэргийлэх, за мөн эрүүгийн болсон зөрчлийн тухай хууль, мөн одоо гэр бүлийн хүчирхийлэлд урьдчилан сэргийлэх чиглэлээр бол энэ 5 сард бол ажилтнуудад сургалт зохион байгуулсан байгаа. За ер нь ингээд үйлдэж байгаа шалтгааныг сая таны мэдээлэл дээрс гарлаа. Ерөөсөө л арх согтур болгондаа гэж тийм. Тэгэхээр ерөөсөө арх согтур болгондаа уухгүй байх нь тухайн үний л одоо ухамсартай холбоотой л юм шиг байгаа. Тэгэхээр энэ хэрэглээг л багасгах чадах юм бол нийтээрээ л одоо гэмт хэргийн гаралт буурах, ёс бус зүйл багасгал юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр энийг одоо үл твчих байдал нь залуучуудын хувьд бол нэлээд бас хойрон хандаад ах шиг байна. Тэгэхээр Бороондор сумдах танай байгууллагын зүгээс хүүхдийн эрх гээд нэгдсэн хаяны хүрээнд нэлээд ажлуудыг зохион байгуулад байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ хүүхдийн эрх нэгдсэн аяныхаа талаар мэдээллийг хүрхгүй зөвхөн танай дээр зохион байгуулж байгаа юм уу? Ерөнхий маслаараа зохион байгуулж байгаа юм уу? Аяны хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна? Ер нь гарах үр дүнгийн та бүхэн ямар хүлээлттэй байгаа бол? За Улсын ерөнхий прокурорын газрын одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд за хүүхдийн эрх нэгдсэн аяныг зохион байгуулах үүнийг бол хүүхэд бүрийн төлөө гэсэн энэ урайндор 2022 оны 3 сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулж байгаа. За энийг бол харьяа одоо прокурорын газар, нэгж прокурорын газрууд мөн одоо улсын хэмжээнд ингэж зохион байгуулж явуулж байгаа. Энэ одоо аяны хүрээнд манай одоо Бороондор сумдах сум дундын прокурорын газраас бол нэлээдгүй бас ажлуудыг зохион байгуулж байна. Бороондор сумдах гэмтрээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Бороондор сумын засаг даргын тамгын газар, за Бороондор цогцлбор сургуультай хамтран манай байгууллагаас санаачлан одоо хүүхдийн аяны хүрээнд энэ 4-5 сард бол төлөвлөгөө гаргаж ажилласан. За энэ ажлын хүрээнд бол 2022 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 20-ны өдрийн хооронд Бороондор цогцлбор сургуулийн 6-аас 9-р ангийн хүүхдүүдийн дунд хүчирхийлэлгүй аз жаргалтай гэр бүл гэсэн гар зургийн уралдааныг зохион байгуулж явууллаа. За энэ уралдаанд бол хүүхдүүд маш идэвхтэй оролцож Бороондор цогцлбор сургуулийн 8-р ангийн сурагч Хонгор зул гэж хүүхэд төрүүлсэн. За мөн Дэд байранд Цэлмүү, 3-р байранд бол Дүлгүн Тамир гэдэг энэ хүүхдүүд бол байр эзэлж одоо шагналыг гардуулсан байгаа. За мөн 2022 оны 4-р сарын 15-наас 2022 оны 5 сарын 1-ний өдрийн хооронд бол хүчирхийллийн эсрэг гэдэг энэ ханын сонины уралдааныг бас бид ахлагын сурагчдын дунд ангид зохион байгуулж явууллаа. За энэ уралдаанд бол Бороондор цогцлбор сургуулийн хишиг жаргал багштай 10-ын байнгийн төрүүлсэн байгаа. За мөн ууган цэцэг багштай 12-ын байнг, мөн байгаль багштай 10 В анги зэрэг, за мөн тусгай байранд бол Хонгор зул багштай 10 дугаар ангийн энэ одоо мөн инхээ багштай 11-ийн анги зэрэг энэ ангиуд бол ингэж байр эзэлсэн байгаа. За мөн дараагийн нэг зохион байгуулсан ажил нь юу гэхээр манай байгууллагаас бол энэ ахлагын сурагчдын мэрэгжлийн чиг баримжааг олгох талаар бас ахлагын ийм одоо хуулийн мэрэгжлийг сонирхож байгаа 20 хүүхдийг байгууллага дээр авирж авчирч манай одоо байгууллагын ерөнхий прокурор, Дандан базар прокурор хүүхдүүдэд одоо хуульч мэрэгжлийн талаар, мөн прокурорын байгууллагын талаар бас сургалт танилцуулга явуулсан. За ингээд 20 сурагчид бид нар зөтөө уулзаж энэ чөлөөт ярилцлагыг зохион байгуулж, за мөн сурагчдад гарын бэлэг гардуулсан ийм ажил хийлээ. За мөн энэ бид хүүхдийг одоо гэмтрээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт өртүүлэхгүй байх бидний одоо хамгийн гол одоо зорилго. Тэгэхээр энэ хүрээнд бол бид Бороондор цогцлбор сургуулийн өсвөр насны хүүхдүүдийг хамруулан 300 гаруй хүүхдийг хамруулан хүүхдийг одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, за хүүхэд одоо гэмт хэргийн хохирогч болохоос холбогдогчлоо урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо сургалтыг бас зохион байгуулж явуулсан байна.
Тэгэхээр энэ ахлагын сурагчдын дунд ханын одоо самбар болон гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна шүү дээ. Хүүхдүүд энэгээр юуг бас илтгэсэн байна? Юу ямар нийгмийг бас бүтээ гэж бодсон байна? Одоо онцлог одоо тэр ханы самбар зургигаас иш татаж авах юм бол тий магадгүй одоо гэр бүлийн хүчирхийлэлтүүд байдаг хүүхэд тэнд оролцсон байж магадгүй юуг илүү тусахыг гэж бас бодсон байгаа бол. Ер нь бол хүүхдүүд бол ерөөсөө маш их тийм аз жаргалтай баймаар байна тий. Тэр зургууд дээр ерөөсөө аав ээжтэйгээ хөтлөлтсөн одоо тий ямар нэгэн хүчирхийлэлгүй бүгд л одоо бүрэн бүтэн тэр одоо зургууд дээр бол зургийг бид нар ингээд үзэсгэлэн гаргаж тавьсан байгаа. Тэгээд энэ хүмүүс бол тухайн арга хэмжээ дээр сонирхож ирсэн. Ерөөсөө хүүхдийн хүсэл мөрөөдөл бол ерөөсөө энэ ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй тий аз жаргалтай ийм л байх л ерөөсөө бүхэл одоо хүүхдүүдийн юм дээр тийм л зүйлүүд ажиглагдчих байсан. За баярлалаа. Ингээд мэдээлэл өгсөн танд баярлалаа. За дараагийн мэдээллийг бид одоо хүүхдтэй холбоотой хэрэг зөрчил болон урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг бид прокурор Амар Жаргал прокуророос асуухад бас бэлэн болсон байна. Таны хувьд бол яг хүүхдийн чиглэлээр дагнан одоо яг хэрэг дээр нь ажилладаг гэж бас ойлгож бас болох уу? Энэ талаар мэдээллийг асуумаа. За хууль эрх зүйн сэдвэр мэдээлэл гэхээр одоо Хинтээ аймгийн Бороондор сумдах Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Амар Жаргалагч манаас мэдээлэл өгөн. Тэгэхээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийл бага насны хүүхэд хохирч байгаа тахаа бид одоо ярилцахаар ирсэн байна. Тэгэхээр ер нь бол бага насны хүүхэдтэй холбоотой гэмт гэрэг хэрэг зөрчил гэдэг бол өөрөө бас их хэмзэглүүлжтэй анхаарал татсан зүйл бас байдаг. Тэгэхээр энэ талаар та бүхэн ямар арга хэмжээ зохион байгуулж байна? Гэмт хэрэг гарахад шалтгаан нөхцөл ямар байна? Бороондор өөрөө нэлээд том одоо сум учраас энэ төрлийн гэмт хэрэг бас баггүй бас үлдэгдэг юм шиг санагдсан. Тэгэхээр та мэдээллийг үзэгч хүмүүстээ бас хүргэхгүй юу? Та бүхэнд энэ өдрийн мэд хүргэе. За эргүү хуулинд бол бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг гэж бүлэг байгаа. За өөрөөр хэлбэл энгийн хэллэгээр бол хүчин гэмт хэрэг гэж хуульд зааж өгсөн байдаг. За 2021 он 2022 оны 5 сарын байдлаар бол Хинтээ аймгийн одоо нутаг дэвсгэрт одоо хүчингийн гэмт хэргийг гарсныг судалсан. За энэ судалгааны явцад бол нийт одоо аймгийн хэмжээнд бол 31 одоо хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. За энэ 31 гэмт хэргийн үйлдэгснээс 74.4% нь бол одоо бага насны хүүхд өртөгдсөн ийм судалгаагаар гарч ирсэн. За энэ гэмт хэрэг яагаад үйлдэгдээд байна? Ихэнх тохиолдолд ямар одоо цаг орон зай хугацаанд үйлдэгдэж байна гэхээр ахуй хүрээнд үйлдэгдэж байна. За ахуй хүрээнд үйлдэгдэнэ гэдэг нь бол ах トゥ төрөл садан за гэр бүлийн харилцаа одоо хойд эцэг те найз нөхдийн хувьд ингэж үйлдэгдэж байна. Үйлдэгдэж байгаа нь бол судалгаагаар бол нотогдсон. За нийт одоо гэмт хэрэг үйлдэгдсэн хүмүүсийн гэмт хэрэг үйлдэгдсэн этгээд эдүгээ одоо судлаад үзэхэд бол за одоо архитан согтуурсан за гэр бүлийн харилцаа гэр бүлийн зан заншлын хэн хэмжээг зөрчсөн өөрийн одоо боловсрол мэдлэггүй тий босрол мэдлэггүй энэ байдлаас шалтгаалж бол гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэж байна. Нөгөө талаар яагаад бага насны хүүхд өртөгдөд байна гэхээр одоо эцгийн хараа хяналтгүй. За мөн эцэг их нь одоо ингээд бага насны хүүхдээ гэртээ ганцаарг нь орхиуддаг. За одоо мөн хараа хяналтгүй байнга эзэнгүй байдаг учраас хүүхд бага насны хүүхдүүдийг бол тэрийг дайландуулж одоо нэг гэмт хэрэг зөрчилд бол ингэж өртөгдөж тэр хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. За энэ 31 гарсан гэмт хэргийн эс бол Бороондор сумд бол 4 гэмт хэрэг үйлдэгдсэн. За энэ 4 гэмт хэрэгээс 2021 онд 3 нь, за 2022 оны 5 сарын байдлаар 1 нь үйлдэгдсэн. За энэ 4 гэмт хэргийг бол одоо прокурор одоо хяналт тавьж айлж хамгийн богино хугацаанд төрөн шүүхээ шийдвэрлэж энэ гэмт хэрэгэл бүгдийг нь бол шүүхээр шийдвэрлэж яаж шийдэх олгогдуулсан. За ер нь улсын прокурорын газраас бол хүүхдийн одоо эрх ашиг зөрчигдөж байгаа дээр бол нэлээд анхаарал чиглүүлж улсын ерөнхий прокурорын газраас бол яг дагансан тийм прокурорыг одоо мэрэгшүүлж ажиллаж байгаа. Энэ ямар ач холбогдолтой гэхээр хүүхдийн бага насны хүүхдийн биеийн онцлог сэтгэл зүйтэй холбоотой тэнтэй яаж харилцах вэ? Яаж тэр гэмтэрэг үйлдсэн асуудлыг шийдвэрлэх вэ? Ямар богино хугацаанд шийдвэрлэх тал дээр бол энэ мэрэгсэн прокурор ажиллаж байгаа нь бол маш онцлогтой байдаг. За энэ гэмтэрэг бол бас хохирч байгаа бага насны хүүхдүүдийн сэтгэл зүйг судлаад үзэхэд бол бага насны хүүхд чинь одоо эмзэг тийм ээ цочимдохой маш хурдан хугацаанд сэтгэл зүйн өөрчлөлт өгдөг юм байна. Тэгэхээр энэ дээр яаж анхаарч прокурорын хяналтын зүгээс яаж анхаарч байгаа гэхээр за мэдээж одоо
тэр бага насны хүүхдийг эцэг эх нь хууль ёсны төлөөлөгчөөс тогтоож байгаа. Гэвч өнөө эцэг эх нь яг хууль ёсны хуулийн эрх зүйн мэдлэг, бүрэн мэдлэг эзэмшээгүй учраас одоо хүүхдийнхээ эрх ашиг бүрэн хамгаалж чаддгүй. Тийм учраас бид нар мөрдөн байцаалтын шатанд бол хууль эрх зүйн одоо мэдлэг эзэн өмөөлөгчийг давхар авахгүйж эрх ашиг нь хамгаалж байгаа. Ингэж эрх ашиг хамгаалснаар мөрдөн байцаалтын шатанд одоо өнөө хүүхд чинь шалгаж явахд хүүхдийн сэтгэл зүйд бол мэдээ өөртөө орж байгаа учраас эцэг эх нь энэ хүүхдтэй ямар одоо сэтгэл зүйн одоо засал хийлгүү, ямар эмчилгээ хийлгүү гэдгийг мэддгүү. Энийг бол өмгөөлөгч давхар одоо хариуцаж ингэж юу сэтгэл зүйн эмчилгээ тэр эрх зүйн байдлаар нь бол тусцаа үзүүлж байгаа. А дээр нь бас энэ орон нутгийн хүүхд төгслийн төв гэж байгуулга байгаа. За эдгээрийн одоо эрх бүхий ажилтнуудыг бас одоо үнэхээр эцэг эх нь одоо хууль ёсны эрх ашигыг нь төлөвлөж чадахгүй бол энэ байгууллагын одоо ажилтнаг бол хууль ёсны төлөөлөгчөөр сонгож томилж ажиллаж байгаа. Гэхдээ бас учир дутагдaltaй байдаг. Яг бол хуулийн одоо хүүхд хариуцсан тэр байгууллагын ажилтан бол бас эрх зүй хүүхдтэй ажиллах талаар бас дутмаг байдаг. Тэгэхээр энэ дээр бас өмгөөлөгч хамтран ажиллаж байгаа. За мөрдөн байцаалтын шатанд одоо хэрэг шалгах явцад нь хүүхдийн сэтгэл зүйн засах ажиллагаа явагддаг. Одоо мэдээж дүүнэлтээр одоо хөнгөн зэргийн одоо сэтгэлийн эмгэгтэй гараад ирдэг. Тэгтэл өнөө бас тухайн үед өнөө яг өнөө хэрэг шалгадаад гин бурууг асуудлыг шүүх шийдвэрлэдэг учраас энэ асуудлад мөнгө төгрөгийг одоо гэмт хийдээс гарах боломжгүй нөхцөл бас байдаг. Тийм үед нь бол эцэг эхэд нь бол болж өгөөд одоо боломж байвал өөрсдөө тэр одоо эмчилгээг нь хийлгээд шүүхэр гин буруудаа тогтоосны дараа одоо гин буруутай эдгэдээс тэр одоо төлбөр хохлын гаргуулад ингэж шийдвэрлэж байгаа. Ер нь яг юмнаас болж энэ гэмтэр гараад байгаа юм гэхээр л эцэг эх нь архицсан согтуурж хүүхдээ хараа хяналтгүй орхидог. Хоёрд согтуугаар гэмтэрг үйлдэгдэж байна. Яг гэвэл өнөө хараа хяналтгүй хүүхдүүд чинь согтуу хүмүүс чинь одоо тэр бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж байгаа. Мөн ганцаараа гэртээ байгаа энэ байдлыг далимдуулж гарч чинь босдоор яг энэ улирлын шинжтэй гардаг бол гэмтэрэг биш. За эрэгүү хууль зөрчтэй хуулинд одоо заасан гэмтэрэг үйлцэл бол тэр зөрчлөөрөө бол эрэгүү хуулиараа болон ямар нэг яаж сэтгэл хүлээх ёстой. Эрэгүү хуулинд бол ер нь одоо 5 төрлийн ял байдаг. Торгох, за эрх хасах, за зорчих хэрэг хязгаарлах, хорих, нийтэд тустай ажил хийх гэсэн юм одоо 5 төрлийн ял байдаг. Гэвтэл энэ одоо яг бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмтэрэг үйлцэн энэ бүлэгт бол ихэнх тохиолдолд нь бол хорих ганц хорих ялтай. Хорих ялтай байдаг тий. Яг гэвэл энэ 2015 оны шинжилэн бацагдсан эрэгүү хуульд бол одоо бага насны хүүхдийн хүчирхийлд өртсөн байх юм бол өртөгцсөн тохиолдолд ялыг бол нэлээд чангатгаж өгсөн. Тухайлбал одоо энэ бэлгийн хүчирхийллийн эсрэг энэ гэмтэргийн бүлэгдэл бол 16 наснд хүрсэн, 18 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон. За бага насны хүүхдийн эсрэг одоо хүчинтэг гэмтэрийг үйлдсэн. За мөн одоо 16 наснд хүрсэн буюу 18 наснд хүрсэн хүнтэй бэлгийн харьцаанд орох юм бол одоо яш итгэлийг бол нэлээд чангатгаж өгсөн. Одоо бага насны хүүхд гэдэг бол ерөөсөө 0-оос 1-ээс 14 нас хүртэл хүүхдийг бол бага насны хүүхд гэж үзэж байгаа. За яг энэ бага насны хүүхдийг хүчинсэн тохиолдол бол эрэгүү хуулиндаа бол 12 жилээс 20 жил хүртэл эсвэл насаар нь хорих юм хатуу ганц хорих чанга ялтай. 16 наснд хүрсэн 18 наснд хүргэнтэй одоо нэг өөрсдөө сайн дураараа бэлгийн харьцаанд ордог. Энийг бол хүмүүс ерөөсөө энийг гэмт хэрэг гэж одоо үздэггүй. Яахад гэвэл гэр бүлийн хуулинд чинь бол 18 наснд хүрсэн эр эм хоёр сайн дурын үндсэн дээр гэрлэнэ гэд хуулиар баттгаад өгсөн. Гэтэл амьдрал дээр 18 наснд хүрсэн хүн 18 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд ороод одоо жирэмсэн болгочтой. Тэгээ энийг жирэмсэн болгоод энэ хэрэг бол илэрдэггүй. Ямар тохиолдолд илэрдэггүй гэхээр эмнэлэгт очиод үзлэгт орохоороо өнөө 18 наснд хүрээгүй хүчин хүүхдтэй болцсон байдаг. Тэгэхээр эмнэлгийн байгууллага бол хуулийн байгууллагад мэдээлдэг. За энэний даавал бид нар шалгадаг. Ингээд шалгаад одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар одоо эцэг эхэн ч юм ах トゥ нарын ч юм уу энэ хоёр хүүхэд бол сайн дээр үндсэн дээр ингээ явж байгаа. Энд бол хууль зөрчсөн асуудал байхгүй гэдэг яригддаг. Гэтэл өнөө жирэмсэн хүүхэд маань 18 наснд хүрээгүй учраас хэдийгээр тэр хоёр сайн дурын үндсэн дээр одоо ингээд найзлаад үерхэд гэр бүлүүлээд цаашаа одоо ингээд гэр бүлийн харилцаагаа өргөжлөж байгаа боловч 18 наснд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаатай орсон учраас
Нөгөө 18 наснд хүрсэн этгээд бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энийг бол манай эцэг эхчүүд бол сайн анхаарах хэрэгтэй. Энийг бол ерөөсөө мэддэггүй. Тэгээ одоо энэ чинь сайн дураараа манай хоёрт ингээд үерхэд одоо ингээд хүүхд магтан гаргацсан чинь яахаар ингээд яаж сэтгэл оногдуулдаг юм бэ гэдэг ийм асуудлыг яриад маргаад яваад байдаг. Энэ дээр бол ийм одоо буруу ойлголттой яваад байдаг. Хуулиараа бол 18 наснд хүрээгүй хүүхдтэй гэр бүлийн харилцаа үүссэн бол тэр хүн яаж шийтгэл авна л гэсэн ийм ойлголттой өгч байна. За тэгэхээр ямар ч гэсэн хүүхдийн одоо мэржсэн прокурор бол байна. Тэгээд хүүхдэд сэтгэл засал болон бусад зүйлийн тусламж үйлчлэгээг бол сайн ямар ч гэсэн одоо Хинтээ аймгийн Бороо өндөр прокурор үзүүлээд явж байгаа гэж ойлгож болох уу тий? Болно. Одоо хүүхдийн эрх ашиг хохирсон хэрэг дээр бол манай Баярмаа прокурор одоо дагнаа явж байгаа. Тэгэхээр өнөө хүүхдтэй харьцаа хүүхд чинь бас нэг эцэгийнхээ үгэнд ороод нэг өөр мэдүүлэг өгнө. Өөрөө эхлээд нэг мэдүүлэг өгнө. Тэгэхээр тэр тал дээр бол хүүхдтэйг туулж ингэж бага насны хүүхдтэй харьцаж тэр хэргийг хурдан шийдвэр түрүүн хугацаанд шийдвэрлэснээр өнөө хүүхдийн одоо сэтгэл зүйд өөрчлөлт орсон байгаа хүүхдэд бол байнга одоо бас ингээл өнөө ийм хэрэгээр ингээл шалгаа явах чинь бас хүүхдийн өнөө сэтгэл зүйд одоо бас их одоо хүндрэлтэй байдаг учраас өнөө хүүхдийн байгууллагыг төлөөлж байгаа ажилтан өмгөөлөгч нартай уулзаад энэ хэрийг түрүүн турхай шийдвэрлэх тал дээр бол арга хэмжээ авч байгаа учраас манайд бол одоо яг хүүхдийн их ашиг хөндөгдөөд удаашаа шалгадахгүй байгаа хэрэг байхгүй бүгдийг нь бол эцэсэн шийдвэрлэлсэн байгаа. За тэгвэл эцэгчүүдэд хандаж таны зүгээс бас юу гэж хэлмээр байна те. Одоо бол зуны амралтын цаг эхэлсэн аялал, зугаалга, амралт гээл те. Нэмхүү зүйлүүд ихсэн учраас мэдээж эцэгчүүд бас энэ тал дээр бас нэлээд мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Та нарын зүгээс ямар мэдээлэл өгөх гэж бодсон үү? За хууль чүний үед миний зүгээс бол эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдэд хараа хяналтдаг, гэрт нь ганцаар нь орхиж болохгүй. За мөн одоо хүүхдийнхээ дэргэд архитан согтуурж хэрүүл маргаан үүсгэж болохгүй. Тэр одоо охтууд чи ирээдүйн одоо тий ирээдүйдээ ямар хүн болох нь өнөө эцэг эхийн хүмүүжлээс нөлөөлж байгаа учраас энэ дээр манай эцэг эхчүүд сайн анхаарч ажиллахыг бол хуульч миний зүгээс бол зөвлөж байна. Баярмаа одоо прокурорын зүгээс эцэгчүүдэд хандаж бас таны зүгээс бас юу гэж хэлэх гэж бодож байгаа? Энэ бага насны хүүхэд одоо гэмт хэрэгт өртөж байгаа мөн одоо өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа юм тохиолдлууд бас Хинтээ аймгийн хэмжээнд гарч байна. Тэгээ энэ дээр одоо бид нар одоо хуульч хүмүүс энэ хэргийг одоо хяналт тавьж байгаа хүмүүсийн хувьд ингээд харахад бол эцэг эхийн хараа хяналт бол үнэхээр одоо муу байна, сул байна. Тэгэд энэтэй холбоо хүүхдээ хаана явж байгаа, юу хийж байгаа эцэгчүүд одоо ажил төрөл тэр материалын зүйл нь хангаж байгаа болохоос яг одоо энэ хүүхэд гэмт хэрэгт холбогдоод одоо хохирогч болоод явж байгааг мэдэхгүй. Хүүхдтэй тавьж байгаа хараа хяналтаа сайжруулаач. Нэг өдрөө хүүхд ч одоо тий ялангуяа бага насны хүүхд хүртэл жирэмслэг тохиолдол сүүлийн үед гарч байна. Насан туршдаа одоо эрүүл мэндээр хохирох ийм байдлууд бий болж байна. Тэгэхээр энэ хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах нь зүйтэй байна. За мөн бид бол энэ үл хайхрах гэдэг энэ одоо зурчил бас жичлөөр одоо ер нь эцэг эхчүүд дээр хариуцлага юм тооцох бас зүйтэй юм байна. Энэ бол эргээд нөгөө хүүхдийг үл хайхрах энэ одоо зурчил бас үлдэгдээд байгаа юм байна. Тэ энэ бол зурчлын бол эрүүл бас тусгагдсан юм байна. Энэ дээр бас бид нар одоо хүүхдийн төлөө төвтэй хамтраад энэ талаас бас эцэг эхчүүд дээр бас хариуцлага арга хэмжээ авч ажиллах зүйтэй юм байна. Ер нь цаашдаа бид бол бас гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлийг бол гэр бүл рүү одоо чиглэсэн ийм арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх ёстой байна гэдэг энэ дүгнэлтэнд хүрээд цаашдаа энэ чиглэл рүү бас ажиллаж байгаа. Ингээд та бүхэндээ бас бид одоо хүүхэд бүрийн төлөө гэсэн юм урайндор энэ ажлыг одоо зохион явуулж байгаа учраас хүүхэд нэг бүрийн төлөө бид нар бас анхаарч ажиллах болно л гэж хэлье. За ингээд Хинтээ аймгийнхаа ард иргэдэд Хинтээ аймгийн Бороо өндөр сумдах сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын хууль цаазын ахлах зөвлөх болон зөвлөх амар жаргал Баярмаа нар мөн хэрэгтэй мэдээлэл өгсөн та хоёртаа бас баярлалаа гэдэг бас хэлмээрээ ингээд уран дулааны цаг амралтын цаг ирсэн учраас гэмт хэрэгөөр зөрчсөн сэргийлэх за хүүхдтэй холбоотой энэ хараа хяналтаа сайжруулах за зөрчлийн хэргийг санаа толон самсргүй байдлаар аль болох үйлдэгдэхгүй байх арх соргтруулах худлаас аль болох хоол зайлсхийх үл твчих байдлаар та бүхэн бас амьдралдаа бас хэрэгжүүлээрэ гэдгийг бас та бүхэндээ бас хэлмээр байна. Ингээд иргэдтэй мэдээллээр хангаж ажилласан та хоёртаа бас амжилт хүсье баярлалаа. За чамд бас ажлын амжилт хүсье баярлалаа.